Талбай дэлхийн шийдвэр ур чадвараа өрсөлдөж, хөлбөмбөгийн баяраар тэмдэглэж байгаа энэ цаг мөчид Монголын үе үеийн ахын төлөмөгчид 2012 оны улсын аварга тэмцээний аврагуудаа татварлаа. Айрын Монголиа 2012 нэртэй зохиолчнуудыг улсын аварга тэмцээн 5 насны англиар зохиолч Монголын үе үеийн төлөмөгчид аврагуудаа татварлсан байна. Өнөөдөр тэмцээний аврагууд татварсан ингээд эндээс хийсэн сурвалжлалыг үзэгч та бүхэндээ хүргье. Энэ удаагийн тэмцээн 37-аас 42, 43-аас 48, 49-аас 54, 55-аас 60, 60-аас дээш нэгсэн 5 насны англиар зохиолдож аваргууд нь тодорсон юм а. Монголын хөлбөмбөгийн 2012 оны ахмадын улсын аварга шалгаруулалт тэмцээнд тэргүүн байрч шалгарсан шилдэг тамирчдын шагналыг Монголын хөлбөмбөгийн шорон талбайд шилдэг тоглолцоороо гайхуулж ирсэн алтан үеийн хөлбөмбөгчид тэнгэр додсон шилдэг хаалгач Чомбуу, хамгаалагч Алтан ил, довтлогч Отхон сүрэн, довтлогч Болдоотор нарын ар гэрийнхэн гардуул өгсөн юм а. Хөлбөмбөгийн ууган спортын майстар Монгол улсын гавьяа тогш Шархуу агсны гэрдийн тунгалаг, хөлбөмбөгийн ууган мастрын нэг алдарт хаалгач Чомбуу агсны Цэдүү дашцэг, хөлбөмбөгийн ууган мастрын нэг алдарт хаалгач Чойжил дожигсны хүү Жилжид, хөлбөмбөгийн ууган спортын мастер алдарт хамгаалагч Сагар агсны гэрүүлийнхэн, амар сайхан агсны гэргийн оюун цэцэг, хөлбөмбөгийн спортын мастер шилдэг тогтч Болдоотор агсны гэрүүлийнхэн, хөлбөмбөгийн шилдэг агс хамгаалагчдын нэг олноо баан хэмээн алдарсан Батүлэг агсны аав Дорж болон хөлбөмбөгийн спортын мастер довтлогч Ондгой хэмээн алдарсан Отхон сүрэн агсны ах Батсайхан нарын удаа шагналыг гардуул өгсөн юм а. Өнөөдөр 37-аас 42 насны англиар шилдэг тоглолтыг үзүүлсэн шилдэг багаар спорт сургалтын төв Дэста баг шалгаж аврагын алтан медалийг өгсөн бол зүү хороо хаш хаус баг мөнгөн медалийг өгтлээ. Сэрэнгийн баг тамирчдын удаа хүрэл медалийг хүртсэн байна. Энэ насны англиар шилдэг хаалгачаар спорт сургалтын төв Дэста багийн хаалгач инх жаргал шилдэг тоглолтыг үзүүлснээр шилдэг хаалгачийн шагналыг гардаа авсан. Тэр шилдэг хаалгачийн шагнал буюу Чомбуу агсны нэрмжийн шагналыг гардаа авсан байна. Хөлбөмбөгийн ууган мастрын нэг шилдэг хаалгач Чомбуу агсны гэр бүл болох Цэдүү дашцэг нь энэ шагналыг гардуул өгсөн байна. Мөн энэ удаагийн тэмцээний шилдэг хамгаалагчаар зүү харагийн Батцорыг тодорсон байна. Тэр эрчим хөлөв тоглож байсан алдарт хамгаалагч Алтан элдийн нэрмжийн шагналыг гардаа авчээ. Шагналыг Алтан элдийн ар гэрийнхэн гардуул өгсөн байна. 2012 оны ахмадын улсын аварга шалгаруулалт тэмцээний шилдэг хагас хамгаалагчаар зүү хараваагийн мөнх тогоо шалгарч шагналыг Монголын хөлбөмбөгийн талбайд шилдэг довтлогчоор гайхагдчихсэн Ондгой буюу Отхон сүрэн агсны ах Батсайхан гардуул өгсөн байна. Энэ удаагийн тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг Сэлэн багийн Эрдэнэ очир хүртлээ 2012 оны улсын аварга шалгаруулалт тэмцээний Монголын хөлбөмбөгийн холбооноос шилдэг тоглогчдын гэрэл шагнал болон гардуул өгсөн бөгөөд шилдэг тоглогчийн шагналыг Монголын хөлбөмбөгийн шилдэг довтлогч Баярын Болдоотарын нэрмжид болгосон Баярын Болдооторын ар гэрийнхэн энэ удаагийн шагналыг шилдэг тоглогч Эрдэнэ очирт гардуул өгсөн байна. 43-аас 48 насны англиар шилдэг хаалгачаар Эрчим багийн бол шилдэг хамгаалагчаар Соёмбын Барсуудын гал одрах шилдэг тоглогчоор хаан улс Титэн багийн ган батмар шалгарсан байна. Мөн энэ наснд шалгарсан тамирчдын шагналыг Чомбуу, Батүлэг, Болдоотор агсны нарын нэрмжид болгон гардуул өгсөн юм а. Энэ насны англиар тэргүүн байрны хаан улс бол мөнгөн медалийг Соёмбын Барс, хүрэл медалийг Эрчим багийн тамирчид өгсөн байна. 49-ээс 54 насны англиар тэргүүн байрд дамчиг бүлэг шалгаж аврагын алтан медаль өгсөн бол мөнгөн медалийг Эрдэнэ тулганы цахилгаан түгээх системийн баг тамирчид өгч мөн хүрэл медалийг Мэз баг авсан байна. Энэ наснд шилдэг хамгаалагчаар Эрдэнэ тулганы цахилгаан түгээх сүлжээний цогцоор шилдэг хамгаалагчаар Мэзийн амар өссөн шилдэг тоглогчоор Ган Батнаар шалгалсан байна. 55-аас 60 насны англиар шилдэг хаалгачаар Ганбат, шилдэг хамгаалагчаар Эрдэнэ очир, шилдэг тоглогчоор Болмор шалгалсан байна. Энэ насны англиар аврагын алтан медалийг Эрдэнэ тулганы цахилгаан түгээх сүлжээ, мөнгөн медалийг Сансар, хүрэл медалийг Баян зүгтгүүрийн баг тамирчид хүртлээ. Багийнхан маань дандаа 90 он бид нар спорт сургалтын төвшөнд хамт тоглож ирсэн хүүхэд наснда тийм залуучууд маань цуглараад өөрөөр нэг сарын хугацаанд бэлтгэлгээд орлоо. Маш сайхан баг бүрдэж авраг авлаа. 8 баг 200 болоод цондоо 3 тоглож нэгээр гараад хагас финалд нөгөө хаан унсаа очоод тэгээд финалд Соёмбын Барсууд төлөвлөлөө 43-аас 48 насны англиар төрүүлсэнд баяртай 4 тоглолт хийж 3 хожиж 1 хожигцоо тэгээ авраг алтан медаль авсан баяртай байна. Төмөн замчдынхаа нэрийн өмнөөс хөхүүл өгчтэй хадам баяр хүргэцгээе. Баг болсон багийнхаа бүхэн одоо амжилтсаа нэг багаар тоосон баяртай байна. Тэгээд төрүүлсэнд агуултай
алхам мэдээлэл хийдэг. Миний хувьд. Энэ жилийн улсын аврагын тэнцэл 37-аас 43 наснд одоо хөл медаль өгтлээ. Түүний 4-р класстай зэвэг. Эрчим багийн баг тоглоод. Тэгэхээр бид нэр 1985, 86, 87 онд бидэрчүүдийн улсын авраг, улс орчин аврагад тоглож ирсэн, төвийг тоглож ирсэн. Залуучууд одоо хамт болсон тоглолоо. Тэгээд энэ Батбартуулга, Зэйсэн Болдбаатар мод гэсэн хийг нь одоо тэр үйл залуучууд одоо ахмад очсон тоглолт. Хаус багтаад тоглоод. Хөлбөд хөтлөлтэй. Тэгээд сайхан байна, олон жилийн дараа ингээд тоглоод манайхан чинь хийг мастууд тэгээд ахмад мастерд болж тоглосонтой баяртай байна. Ахмад хөлбөмбөгчид ур чадвараасаа өөрсдөж аврагуудаа тодруулж байгаа энэ цаг мөчид ирээдүйн шилдэг өсвөрийн хөлбөмбөгч